Тархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын намын газраас ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагааны эхэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаа, Ахмадын холбооны дарга Юранаар нийт ахмадуудаа баярын мэнд төвшүүлэн эрүүл энхийг хүссэн юм а. Тархуул аймгийн хэмжээнд нийт 13,000 гаруй ахмад настай байгаа нь аймгийн нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж байна. Ахмадуудын 32% нь эрэгтэй, 68% нь эмэгтэй байна. Хамгийн өндөр настай нь 106 настай ахмад байна. Хэвийн буюу өөрийн менежменттэй амьдарч ажиллаж байгаа ахмадууд нийт ахмадуудын 70 гаруй хувийг эзэлж байна. 2024 оны 6 сарын 5-нд Монгол Улсын ахмад насны тухай хуулинд шинжилт өөрчлөлт орсон. За энд нийтдээ ахмад насны хуулинд шинээр болон сайжруулсан нийтдээ 45 заалттай орсон байж байгаа. За ингэснээр бол ахмад насны хуулийн одоо үндсэн агуулга, үндсэн одоо тэр үзэл санаа нь бол тодорхой хэмжээнд шин шатанд гарсан гэж ингэж үзэж байгаа. За өнөөдөр 25 оны манай энэ Тархуул аймгийн ахмадын өдрийн үйл ажиллагаа ахмад насны шинэ хуулийн дагуу 10 сарын 1-ээс 10 сарын 7-ны өдрүүдэд үндсэндээ 7-8 хоногийн хугацаанд ингэж явахаар хуульчлагдсан байж байгаа. Аймаг орон нутгаас ахмад наснуудад үзүүлэх төрийн үйлчлэгийг сайжруулах чиглэлд шатны байгууллагуудтайгаа хамтран анхааран ажилласаар байна. Ахмад наснд зориулсан хөдөлмөрийн биржийг бий болгосон нь үр дүнгээ өгч байна. Цаашид салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, ахмад наснд зориулсан асархуйн эдийн засгийн бодлогыг боловсронгуй болгох нь чухлыг албаныхан онцлолоо. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр улсын хурлын гишүүн Сангийн сайд Чавхлан дархныхаа ахмадуудад мэндчлэгийг төвшүүлсэнийг бие төлөөлөгч Батгшиг уламжилсан юм. Сангийн сайд ахмадуудаа баярын мэнд хүргээд эх хонд ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэн тэтгэврийн дундаж хэмжээг 900 мянган төгрөгт хүрэхээр хичээл ажиллаж байгаагаа илэрхийлжээ. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Сүхбаатар мөн дархны ахмадуудад баярын мэнд төвшүүлэн аймаг орон нутаг ахмадын хөгжлийн төвөөс ахмадууд руу чиглэсэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаад талархжээ. Залуучууд театрын уран бүтээлчид өнөөдөр үйл ажиллагааны үеэр уран бүтээлийн хэдийчээр мөн ахмадуудаа бэлэг барьсан юм а.